За сайн бацхан үзэгчтэй Мас энэ удаагийн ярилцлагада чимгээс содном даржаа нарын хэлмэгдүүлэлттэй холбогдуулан цуврал ярилцлагыг хийсэн хөтлөгч редактор сод бэлэгтэй ярилцахад бэлэн болоод байна. Хоёулаа энэ ярилцлагыг хийх болсон шалтгаанаас эхлээд яриагаа эхлэе гэж бодож байна. Монгол улс бол хүний эрх гэдэг үнэт зүйлд тулгуурласан иргэний ардчилсан нийгэм гэж ойлгодог. 21-р зуунд иргэний ардчилсан нийгэмд одоо хүний эрхийг онц ноцтой зөрчсөн ийм хэрэг гарна гэдэг бол байж болшгүй зүйл. Цаашид ийм одоо жигшүүртэй үйл явдал хэргийг одоо дахин гаргаж ерөөсөө болохгүй. Энэ бол нийгэмд энэ талаар харанга дэлдья гэдэг үүднээс Hero Entertainment студийн редакц энэ сэдвийг сонгоод чимгээс содом даржаа энэ хэрэгт оролцсон гэдэг Амгалан Баатар болон тэдгээрийн өмгөөлөгч нарыг оролцуулсан энэхүү нэвтрүүлгийг бэлдсэн. Нөгөө талаар чимгээс содом даржаа нарын хувьд тэднийг эрүүдэн шүүж, эрхийг нь онц ноцтойгоор зөрчиж, олон жилийн турш хохирооссон одоо энэ хэргийг зохион байгуулсан, гардан гүйцэтгэсэн хүмүүс улсын хурлын одоо 2024 оны сонгуульд өрсөлдөхөө зарлаж өөрсдийнхөө байр суурь, өнцгөр энэ хэргийг тайлбарлаж эхэлсэн нь бол тэдний хувьд төвчшгүй зүйл гэж үзээд манай нэвтрүүлэгт бол дэлгэрэнгүй ярилцлага өгөхийг бол зөвшөөрсөн. За чимгээс содном даржааг орхиод Амгалан Баатарын тухай гэх юм бол Амгалан Баатар бол хүн амныг гэмт хэрэгтэн. Тэр тусмаа хүн онц хэрцгийгээр хөнөөгөөд үйлдэл дээрээ баригдсан хүн гэж хэлж болно. Гэтэл ийм хүн амныг гэмт хэрэгтнийг эфирээр тэр тусмаа маш олон телевизүүдээр цацж байгаа нийгэм өөрөө маш бохомдолтой хүлээж авахд хүргэсэн. Энэ хүнээс ярьцлага авахын тулд та нар ямар зүйлийг хийсэн бэ? Та нар редакц хорих ангид очиж бичсэн үү эсвэл студид авчирсан уу гэх мэт зүйлсээр тодорхой хариулт өгөхгүй юу? Зориг агсны гэргий булган эгчийн ярилцлагын дараа бол Амгалан Баатар одоо чимгээс содом даржаа нарыг хэлмэгдүүлсэн хэрэгт өөрийн оролцооны тухай одоо ярилцлага өгье гэдэг хүсэлтийг тухайн хоригдож буй хорих ангийнхаа удирдлагад гаргасан юм билээ. Тэрхүү хүсэлтийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар судалж үзээд зохих одоо дүрм журмынхаа дагуу зөвшөөрсөн байдаг. Энэ бүх хууль журмынхаа дагуу бид нэр Амгалан Баатарын хоригдож буй хорих ангид очиж өөрийнх нь хүсэлтээр ярилцлага авсан. Түүнээс биш Амгалан Баатарыг Улаанбаатарт авчираад студид ярилцлага авсан зүйл байхгүй гэдгийг бол хэлье гэж бодож байна. За ерөнхийдөө эдгээр ярилцлагуудыг нийгэм яаж хүлээж авч байгаа гэхээр элбэг доржийг түүний бүлэглэлийг нухчин дарахын төлөө тэмцэл явагдаад байна л гэж хараад байна. Яг булгамгай ярилцлагын дараахан цагдаагийн ерөнхий газраас хэвлэлийн хурал хийжсэнийг та санаж байгаа хэл та. Элбэг дорж цагаан нарт холбогдох ачид ихтийн талаар хэвлэлийн хурлыг бол хийжсэн. За ингээд араасаа ярилцлагууд ч явлаа, элбэг дорж руу ч бүх зүйлс чиглэж байгаа. Дээрээс нь булгамгай ярилцлагадаа бол хэрвээ миний хайртай хүмүүс олон надаас ямар нэгэн одоо нэг ширхэгч гэсэн үг сунах юм бол энэ бол элбэг дорж. За захиалагч нь элбэг дорж, гүйцэтгэгч нь хурц гэдэг зүйлийг хэлсэн тийм ээ. Ерөнхийдөө бүх зүйлс элбэг дорж хурц хоёр руу чиглээд байгаа. Дээрээс нь хурц өнөөдөр өөрийнхөө гүтгэлгийн талаар гэдэг тийм үзэсгэлэн гаргаж байна. Энэ тал дээр ямар байр суурьтай байна та? Хэрвээ хүний эрхийн зөрчлийн тухай асуудал яригдчихэж байгаа бол ямар хүмүүс тэр хүмүүсийн эрхийг зөрчих ажлыг зохион байгуулж гардан гүйцэтгэх вэ гэдэг асуудал бол зайлшгүй хөндөгдөн. Энэ бол хариуцлагын тухай асуудал. 2021 онд бол чимгээс содом даржаа нарыг эрүүдэн шүүсэн гэдгийг шүүхээс тогтоож зохион байгуулсан гүйцэтгсэн хүмүүст нь бол шүүхээс ял оноож хариуцлага тооцсон байдаг. Энэ шүүх хурлаас шийтгэгдсэн хүмүүс чимгээс содом даржаа нарын одоо эрүүдэн шүүлтийг зөвтгөж байгаа хүмүүс ардчилсан намд төлөхүү байгаа учраас энэ асуудал ингэж нийгэмд хилцүүлэг бас болж байгаа болов. Ер нь хүний эрхийн нэг л зөрчлийг хүлээн зөвшөөрөх юм бол олон нийтийн хилцүүлэг болохгүй юм бол цаашдаа хүний эрхийн зөрчил бол жишг болж тогтох тийм том эрсдэлтэй гэж манай редакц бол үтсэн баг. Засгийн газраас ямар нэг дэмжлэг байгаагүй гэж ойлгох уу? Hero Entertainment-ийн хувьд 2011 оноос хойш Монгол тулхтны 100 эрхэм чухал 100 сэдв зэрэг контентуудыг тогтмол бэлдэж гэрээ байгуулж телевизүүдэд бол түгээж ирсэн ийм гэрээтэй. Энэ гэрээнийхээ дагуу л бид сүүлийн одоо хоёр нэвтрүүлгийг одоо энэ хуучин гэрээнийхээ дагуу олон нийтэд толиулсан. Түүнээс биш захиалгаар гинт програм эвдэж одоо зориуд цацсан тийм зүйл бол байхгүй.
За тэгэхээр нийгэмд олон эргэлзээ бас олон хардлагыг төрүүлсэн зарим асуудлуудын хүрээнд миний саналыг хүлээн авч ярьцлага тайлбар өгсөн танд баярлалаа. За баярлалаа.